Барааны менежментийн барааны үлдэгдэлцсээр бид үлдэгдлээ хяндаг. Жишээ нь шоколадтай сүү барааны үлдэгдэл 5 дугаар салбарт 180 ширхэг үлдэгдэлтэй байна. Мөн гүйлгээний жагсаалтцсээр орж харахад барлага төлөвтэй тоо хэмжээ байна. Таны POS програмдаа нэвтэрсэн салбар нь тухайн үлдэгдэлтэй бараатай салбар байх ёстой. 180 ширхэг үлдэгдэлтэй байсан шоколадтай сүү хэмээх бараанаас F8 товчийг дарж 10 ширхэгээр тохируулаад борлуулалт хий. POS програм дээрээсээ борлуулалтын лавлгаагаа шалгана. Баримт зүү гарсан эсхийг мөн шалгах хэрэгтэй. Үүний дараагаар буцаад удирдлагын систем дээрээсээ гүйлгээний жагсаалтцсээр шалгахад тухайн бараанаас POS борлуулалт төлөвтэй гүйлгээ хийгдэж 10-аар хасагдсан байна. Харин барааны үлдэгдэл 180 байснаас 170 болжээ. Ингэж та хамгийн хялбараар үлдэгдлээ хянах боломжтой юм.